Яг манайхан өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгийлэр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань шинэ дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа солиод дараа нөхөж сонсохыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа бас салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад түүх удахгүй мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрв танд сонсож чадаагүй амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны баасан гаригийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Манай нэвтрүүлэг баасан гарагт сонсогчдоос ирсэн хосууд болон гэрүүлтэй хүмүүсийн түүх, тэдэнд тохиолдсон асуудлаар хүрдэг байгаа. Тэгэхээр сонсогч таач гэсэн өөрт тохиолдсон буюу эсвэл магадгүй өрөөл бусдад тулгарсан асуудлууд болон сонирхолтой, хөгжилтэй, хүндхэн гэд бүхий л түүхүүдийг бас бидэнд илгээж болно. Хэрвээ илгээхийг хүсвэл Ариун бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар илгээхэд хангалттай байгаа шүү. Бас дээрэс нь нэмж хэлэхэд унтлагын өрөө нэвтрүүлэг маань унтлагын өрөө нэртэйгээр насанд хүрэгчдэд зориулсан Facebook групп нэгдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн тэр группт өөр тохиолдсон бүхий л сонирхолтой янз бүрийн түүхүүдэд бас нэрээ нууцлан хуваалцаж бичиж тавих боломжтой байгаа шүү. Тэгэхээр кириллээр унтлагын өрөө гэж хайгаад тэгэд унтлагын өрөө гэдэг угаасаа нэвтрүүлгийн маань ингээд зургнууд нь гараад ирэх болно Facebook дээр. Тэгэхээр тэрлэгөө ороод би өөрөө админ болохоор реквестүүдийг хараад шууд бүгдийг авчих болно. Тэгэхээр нэрээ нууцлж пост хийх мөн бусдын постн дор нэрээ нууцлж комент үлдээх юм боломжтой юм. Хаалттай групп нэгдсэн байгаа гэж хэлэхэд таатай байна. За ингээд 5 дахь өдөр захиа уншаад хосуудад тулгарсан ирсэн захиагаа уншаад тэгээд би шууд эфирхийн дугаар 77 77 38 83 77 77 88 30 дугаараа нээх болно. Тэгэхээр сонсогчд маань орж ирээд тэгээд бас сэдвийн дагуу өөрт тохиолдсон бас түүхүүдэд хуваалцах боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ шууд захиа руугаа шууд орё. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрт тохиолдоод байгаа нэгэн асуудлыг хуваалцахаар зориг гаргам захиа бичиж байна. Би их нартайгээ суугаад 4 жил болж байна. Анх танилцахад их цэвэрхэн бүсгүй байсан. Ханилаад суугаад ирэхээр тэр зан нь надад нөлөөлж эхлэв байна. Намайг байнга л загнан цэвэрхэн хувцсал, цэвэрхэн бие авч яв гэдэл загнана. За энэ ч яах вэ? Байх л асуудал. Хамгийн гол асуудал нь бидний дотн харилцааны асуудал болоод байна. Түүнтэй дотн харилцаанд орох гээд л ойртохоор явж шүдэ байгаа. Усан дор нууц эрэхтнээ ч бас сайн угаагаараа гин. Би ч заа гэдэл 20 минут сайхан усанд ороод л шүд хамаагаад л гараад ирэхээр яасан хурдан ордгийн дахиад нэг орчих гин. Дахиад ороод гараад ирэхээр цэцэрлэгийн хүүхдийн ариун цэвэр шалгаж байгаа юм шиг хумс хуруу шүд ам шалгаж байгаад л болж байна гэвэл бидний дотн харилцаа эхэлнэ. Заримдаа бүр хумсаа шүдэ дахиад угаа гэдэл буцаагдах тохиолдолч байна. Ингээд л олон юм хийгээд байхаар эд сайхан хүсэж байсан хүсэл бурч дотн харилцаагаа хийхээ болгоч үцгэнгүй. Тэгээд л дотн харилцаанд орсны дараа шууд ор хүнжлийн давуугаа солино дахиад л хоёул усан дорно. Энэ бүхэн үнэхээр ядаргаатай санагддаг. Үүнээс олж заримдаа хэрүүлхийн бараг салж сарнахтаа тулсан ч үе бий. Би бүр их хүсэмжлээд ирэхээрээ дотн харилцаанд орж бусад үед баг зэрэг хүссэн ч нүдэ найдал гар хангалах хийгээд өнгөрдөг. Яамар ч юм битээ. Яг үннийг хэлэхэд манай ихнэр жаахан юмтай ч юм шиг санагдах болсон. Эртгэн хүүхдтэй болоогүй байгаа дээрээ салсан дээр юм болов. Эсвэл би энэ амьдралдаа дасчих болов. Манай ихнэр уг нь биеийнхаа царай зүс хоолунд сайтай. Германч үргэлж цэвэр цэмцгэр сайхан л байдаг. Гэхдээ л дотн харилцааны ариун цэвэр дээрээ галзуу юм шиг зан гаргадаг.
Та нарт ийм хинэтээ ихнэр байдгүй. Би яахаа мэддгүй, надад туслаач. За, өнөөдөр ийм сонирхолтой захиаг одоо онцолсон байгаа. Бидний өнөөдрийн сэдв бол одоо сэжигч эхнэрээсээ залхаад байна гэсэн сонирхолтой сэдвээр ярилцсанаа. За заавал бас нэг юм одоо гендер юм уу те яг нэг хүүсэн дээр тулгуурлаад ингээд заавал нэг эхнэр нь сэжигч байх албагүй. Бас иймэрхүү хинэтээ бас нөхөртэйж болно шүү дээ те. Тэгэхээр сэжигч эхнэрээсээ нөхрөөсөө залхаад байна гэсэн сонирхолтой сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр энэ захиа дээр гарч байгаа шиг тийм хитрхи ийм биш. Энэ ихнэртэй дөхүү хитэх ариун цэвэр сахихыг шаарддаг ихнэр эсвэл нөхөртэй хүн байвал шууд эфирийн утсаараа холбогдож орж ирээд түүх туршлагаасаа ярилцахыг хүсэж байна. Мэдээж таныг холбогдоод ороод ирэхээр таны дугаарыг бид нар олон нийтэд зарлахгүй, таны хоолойг өөрчлөлт сонсгох тул хинч таних одоо боломжгүй байгаа шүү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар айж ичих зүйлгүй, санаа зовхгүйгээр одоо өөрийгөө илэрхийлээрэй гэж урья. Гэхдээ мэдээж бид хоёрын яриа бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор зөв боловсон үг ашиглаж соёлтой ярилцахыг бас хүсэж байна. За энэхүү 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань яг одоо нээлттэй байгаа шүү. Тэгэхээр орж ирээд хитрхи хинхэг хинэтээ эхнэртэй эсвэл нөхөртэй бол орж ирээд бас нэг багахан ч гэсэн яг муулах боломжийг нь өгөө гэж бодож байна. За миний хувьд одоо ингээд захиаг нь уншаад яг нэг төрсөн мэдрэмж юу вэ гэж хэлэхээр за мэдээж яг дотн харилцаанд орохдоо ингээд ойртохоосоо өмнө одоо хамтрагчигаа болон өөрийгөө хүндлээд ингээд мэдээж ус цасанд ороод ялангуяа бүр бүтэн ордгоо маа гэхэд яг тэр хавийнхаа одоо тэр бүгсэн биехэн гэдэг ч юм уу яран цэврийг сахих нь бол угаасаа соёл юм. Харин яг ингээд яг энэ захиан дээр гарсан одоо айлын эзэгтэй шиг ингээл нөхөр нь 20 минут ингээл сайхан биягаа үрж угаагаал өстө нэрэ бараг болон дохоо үлдэхгүй зүйл байхгүй бүх хэрэгтний ингээл угаагаал гараад ирэхэд нь яасан хурдан орчдгийн дутуу орсон юм шиг буцаад ормор гэхэр чинь энэ бол надад нэг тийм айгуу тийм сонир санагдчихэв. За тэгээд дээрэс нь гарч ирэх нь хум суруугийн шалгаал шүд амын шалгаал те ингээд ивэл бас тэг яатсан үнтэй суудсан юм битгий л гэж би бодож байна нэр уучлаарай. За эхний сонсогч авъя. Имжил радио холбогдсон байна. Байна. За үчи мэндэ. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Үчи мэндэ. За үчи мэндэ. Сэдвээ сонссон. За би нэг жоохон ажууд юм ярьж магадгүй та хүмүүс зөөр ойлгоорой. Би өөрөө ийм амьдралдаа алдаа гаргасан байхгүй юу? Яасан гэхээр энэ нөгөө хайрцаг эмэгтэйчүүдээ маш их хайрладаг, хүнлэг чанар гаргадаг. За. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн болохоор надаас араатан санг хүсчихсэн байдаг. За. Тэгээд тэрэн дээр маш их алдаа гаргасан. За. Ерөөсөө л эмэгтэйчүүдийг бол нөгөө эргчингээрээ эмэгчингээрээ байдаг нь дээр байд юм байна. Дэвжээ тэрэн дээр ад жаргал тогтдсон байна гэдгийг би ойлгосон шүү. За өөрөө болохоор яг тэр буруу сурталгаа ярьж магадгүй тийм ээ. За тэгэхээр өөрөө болохоор одоо яг эсрэг хүсдэн чинь өөрийг чинь болохоор ингээд нэг одоо юу гэх юм бэ? Өөрийнхөө хүслээр байлгах гад нэг стандартын дагуу нэг юм шугамар байлгах гад ингээд барьж идэг. Өөрөө болохоор айгүй эмхтэй хүндээ айгүй зөөлөн хандаад байсан учраас яг тэр ивэр нь л яваад байсан гэсэн үг үү? Тэгжээж би нөгөө жинхэнэ хайртай сайхан эмэгтэйгээ алдаж ирсэн. Гэхдээ тэр чинь одоо тэр жинхэнэ хайртай эмэгтэй чинь уул нь бол яг юу хүсэжсэн тэрийг нь өгөөд исэн юм шүү. Өгч чадаагүй нөгөө хит хайрлсан учраас хамаагүй секс хийж чадаагүй. Нөгөө хайр нэгтсэн, халамж нэгтсэн. Тийм байсан. Бөмбөрөөд исэн юм тий. Сайхан эмэгтэйгээ алдаж ирсэн. Ер нь бол эрэгтэй хүн бол араатан эрэгчин бол эрэгчнээрээ байдаг нь бол ер нь эр хүнд баг тэр нь үлчтэй тэр жагсмаар явах нь зөв юм байна гэж би ингээд өөртөө ойлгоцсон. За. Тэрнийг бол тэр эмэгтэй хөө өөрөө хүсэж байсан байна лээ. Тэгээд би тэрнийг өгч чадаагүй учраас би ингээ хамгийн хайртай хүн алдсан байхгүй.
За одоо өөрөө болохоор ганц би юу эсвэл гэр бүлтэй юу? Би гэр бүлтэй. За. Одоо Хоёр дахь гэр бүлээ зохиосон. Одоо хань ижил нь өөрөөс нэг тийм хитрхээ нэг хитээс давсан зүйл хүсэж гин үү? Одоо ингээд би одоо 50 насны төлөөлөл одоо юм хүсгээ байсан. Эхнэр намайг хүсгэхэд миний одоо нэг юу гэдгийг Иесус муутай үе байна. Би эхнэрээ хүсгэхэд эхнэр Иесусчгүй үе байна. Ингээд зөрөлдчихдөг. Тэгээд ер нь бол 50 нас гараад нөгөө эрийн ажил бол үндсэндээ байхгүй болчдөг. Зөв. Тэгээд ер нь бол харьцдаг юм байна. Тэгэхээр одоо яг сонсож байгаа залуустай хандаж хэлэхэд бол өөрийнх нь зүгээс бол эрэгтэй хүн бол эрэгтэйлэг эрэгчин араатанлаг шин чанараа алдахгүй байх хэрэгтэй шүү гэж хэлж байгаа юм тийм ээ. Тийм залуу насндаа тэрнийг яг байгсан байлгажээ. 30 хийж хэлээгүй шүү дээ тийм ээ. Тийм. 30 хийж хэлээгүй ер нь бол эрэгтэй хүн бол араатанлаг бай. Надад 50 нас гарчаа дараа надад хэвтэйжсэн ингэжсэн амаа барих одоо янз бүрийн асуудалтай гаргажээ. Боломж гарсан бол секс хайрцаг бол сайхан хийж явах хэрэгтэй. Тийм. Одоо тэр тал дээр л өөрөө бол нэлээ. Тийм. За холбогдсон маш их баярлалаа. Энэ нь өстой юу гэж хэлэх гээд байна гэхээр яг дотн хайртаанд орсон эмэгтэйгээ бичиг гомдож л гэж хэлэх гээд байгаа юм. Зөв. Тулсан сайхан жаргаж л гэж хэлэх гэж байгаа байхгүй юу? За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За. Бас бодууштай зүйл хэлж байна. Тэгэхээр угаасаа л нэг одоо Аратан аймгийн одоо юуны аймаг дээр байна уу, хүн дээр байна уу те эрэгтэй хүн бол яг эрэгтэй хүн шигээл яг эмэгтэй шигээл байх л угаасаа зөвлөдөө. Тэгэхээр бас хитрхи одоо хин нэг рүүгээ тэдний хүслээр нь уусна гэдэг ч бас байж болох. Гүй зүйл юм болов. Би бас энэ дээр бас өөрөө ч эргэлзэж байна л да. За мэдээж хайртай хүнийхээ өмнө ирчүүд угаасаа бөмбөрн халамжаа үзүүлнэ юм тийм байдаг те. Гэхдээ бас нэг тийм эргчин тийм нэг араатанлаг тийм бүх ноён нуруу нь хугараал нэг хуг яваа тэгэл бас нэг тийм эргчин байдлаа алдаад ах юм бол бас онцгүй байж магадгүй л юм. Тэгээ магадгүй юм яаж түн тэр эсрэг хүснийхээ бүр анхаарал нь одоо сулрах тохиолдол байсан шүү дээ. Юм болгонд л одоо ингэдэг гэх болгонд нь л зүгээр л гарынхнаасаа хурууных нь үзүрт байгаад байл бас сонирхолгүй байж болох юм. Би бол тийм төрлийн эмэгтэй гэж магадгүй шүү. Би ч өөрөө нэг арслангийн ордны найз залуутай. Тэгээ битүүр чи нэг айгүй тийм эрстэйс. Тэгээ манай хүн ч угаасаа айгүй өөрөө бас тийм эрэгтэйлэг эрэгчин юм давцсан хүн болохоор тэгээ тийм тулдаа ч юм уу бас ингээд айгүй сонирхолтой байгаад байгаа. За дараагийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? За арайхан байна. Арайхан дуунуудыг бүгдийг нь одоо унтраагаа. За үчи минь үчиг сайхан өнгөрөөж гинөө. Үчи минь сайхан өнгөрч. За юу хийж гин? Машин дэргэнд яваад байгаа юм уу? Одоо харихад санаатай. За одоо сэдв болохоор хитрхи сэжигч эхнэрээсээ аль эсвэл нөхрөөсөө залхаад байна гэсэн сэдвийн дагуу ярилцах юм байна. Энэ болохоор би сая тийм хүн яаж байгаа сонсчлаа. Би сэдв ихнээс сонсчлаа байлаа. За. Тэгэхээр ийм бид бас нэг одоо ингээл би чивчнөл гадраа төвчнөл ажлыг явж байгаа. Тэгэхэд нэг хүн хүний онцлогийг өөрөөх нь биеэс нь гадны нэг өнөр байдаг юм билээ. Ялгардаг. Тэгвэл би одоо нэг 14-5 жил юу л 2001-2 онд нэг найзтай байсан. За. Орой ингээд унтгаад хоёлаа орондоо ордог. Нэг л юм сони өнөр өмсдөг ерөөсө байнгын. За. Тэгэл орой орхон усанд орно. Би ч орой орно, тэр ч орой орно. Тэгэнгүүт ерөөсөө нэг юм оронд ороод ирэх нэг сони үнэртэй. За. Тэгээд би сүүлд өөртөө чамаас ямар өндрийг ялгараад яа тийм. Тэр үнэр нь болохоор нэг тийм хүнд бол нэг тийм таата зүйл биш байгаад шүү дээ тий. Таата үнэр. За. Ер нь сүүлд яг ингээ хажууд нь ингээ хүнгээ байгаад тэгэхээр тэр үнэрээс нь талхаж байгаа юм.
Ааха. Тийм одоо нэг сонин ямар ч үнэссэн. Тэгээ өөрт нь хэлээ имлэг мэндрээ дагуулж яваад үзүүлээ. За. Тэгээд үзүүлэхээр нөгөө инженер ороод ингээд яж юмаа гэ би л цуг ороод хэлж байгаа байхгүй. Тэгэхээр та гарч би өөртөө яриад тэгээд инженер үлддэг. Тэгээд сүүлд нь ингээ яагаад гэсэн чинь тэр өөрөө эмэгтэйний хувийн ариун цэвэр гэж юм байх шүү дээ. Тэр талдаа ерөөсөө тийм доголдолтой. Жоохон тааруухан тий. Тэрийг нэг гоё ингээ хүн яваа тэрүүлээд нэг гоё аваа явж болно даа хүн. Тэрийг тийм юм хийж чаддаг. Тэгээд сүүлд нь өөрт нь хэлээд сүүлд чи намайг 9 жилийн өмнө гаргалаа гэж хэлсэн болоо. Одоо тэр хүний хувьд болохоор өөрөө бол нэг тийм сэжигч найз залуу болчихлоо шүү дээ тий. Сэжиглээд байна, өөрөөс нь ингэ цааргалаад байна тэргээд. Тэгээ би өөрт нь хэлээд ингээд янз бүрээр яасан. Тэгээ борсуулда усан дарахтны хүртэл усан дарахтны нэг тэрс нь угаад өгсөн үү? Маус ч юм уу тий. Тийм юмтай усан оруулж үтсэн. Тэгээ нэг нь тийм нэмэргүй хүн бол тэгээд нэмэргүйгээр л. Яг нь мэдээж хувийн ариун цэвэр өөртөө тавих одоо арчаанаас их шалтгаална л да. Тийм. Тэгээд дээрэс нь гол нь одоо эмэгтэй хүн. За би болохоор өөрөө эмэгтэй хүн болохоор одоо тусгаж аваад хэлье л да. Эмэгтэй хүн өөрөөс ялгардаг тиймэрхүү эвгүй үнрийг үнэрлэхгүй байх гэж юусоо байхгүй. Үнэхээр хамар мамар нь одоо нэг үнэрлэх хэрэгтнийх нь л одоо янз бүрийн гимтэлтэй ч юм уу тэг үнэр авч чадхаа болцсон биш юм болвол яахаарахгүй бусдад үнэртжил аваад өөр ч гэсэн үнэртгэл байхгүй юу. Тэгээ хамгийн би ганцхан юмнаас амар ичсэн байхгүй. За. Ингээ манай хитэн найзууд нийлэл ингээ бөөнөр ингээ нэг хөвсгөл явахгүй. За. Тэгэл би том айхантай манай найзууд өдөр нэг майхан ингээ жоо юм яриа соцоо мотайс чинь юу нэртэй гэдэг. Бүсүүлдээ үнэн тийм хорцолт юм лээ. Тэгээ штэ. Яг нь тодорхой хэмжээгээр яг эмэгтэй хүний тэр эмзэг эргэтэн дотор үтрэн дотор одоо явагдаад байгаа янз бүрийн бактери, өрөвслүүд байна л гэсэн үг л дээ хүндрээд яваад байна. Тэгээд тэр хамгийн гол нь тэр хүнээс түлт надад юу яаж байгаа вэ нөө тийм өгсөмний халдвар гэж юм гачиж байгаа байхгүй надад тэр. Тэгээ би бүр өөрөө эмчилгээ хийлгээ бараг 2 сар гараа эмчилгээ хийлгээ. Би зүгээр болоо дахиад тэгэл зүрээсээ за ер нь чи наадаа эмчилгүй эмчилээд юу яа идэж чадахгүй би гэсэн ингээд өөрөө ингээ эрт ороод ингэж байх надад юу асаа гэх. Тэгэл тэрнээс хойш холцсон. Тэгвэл яасан? Холцноос хойш сүүлд нэг жил гарангийн дараа илүү. Таасан ч бас нэг залуутай явж байхгүй юу? За. Тэгээд нөгөө би яг нэг бас нэг хоолнд орж суужгаад таарал. Тэгээд нөгөө үчиж юм яриад ингээд тэгсэн чинь нөгөө залуунд нөгөө ч 0 орчод тэрийг явахаар нөгөө залуу над хэлж байгаа байхгүй. За. Энэ эмэгтэй хүнээс ийм сонин үнээр хаадаг вэ? Яасан үртэ арчаагүй эмэгтэй вэ? Тэгээд яасан гэж би нөгөө залуутай яриад гэсэн чинь ингээд хүнчлээ ороод тэр нэг юм сонин үнээр гараад хахаа гэдэг. Тэгээд ингээ өдөр болгон ингээл хурцнараас хөлөөлөх шиг үгүй. Тэгээд ерөөсөө орой болохоор нэг юм оронд болохоор нэг юм үнээр гараад. Тэгээд тийм хүнтэй байгаа хүний сексийн дуурч ямар дур хөрхөвдөө тий. Тэр хүнтэй ч байх сексийн дуурч буурч байгаа. Нэгдүгээр хоёрдугаар сүүлдээ тэр хүнтэй ч ингээ юм ярихад хүртэл санаа зовмор болж байгаа байхгүй. Энэ шин тийм цог юмд явмаар байдаг. Дагуулаа гарч болдгоо. Тийм гизүү хүмүүсүүд их байдаг юм байлээ. Яг. Зөв. За тэгээ үнэхээр 2 жилийн өмнө ч бас. Манай найз ихнэр нь юу одоо ахгүй юу? За. Тэгээ одонгийн найранд нь очиж бид нар ингээ бас ингээ байжсэн. Манай ихнэр эдгээр бөөнөр очсон байсан. Тэгэл орой манай найз даач хоолын чаханчаа яв юу яа гэдэг. Бас манай нэг найз нэг хүнтэй суугаа одоо бараг 20 жил очоод хүнтэй суусан. Суух гал явж байгаа. Тэгээд бас ингээд нэг өрөөнд ингээ бүгд унтахаар болоод гисчих чинь. Сүүлдээ дотор муухаараа болхоо байгаад.
Тэгээд манай их хэсэг болохоо байл өмнө там хэсэг босъё гэдэг. Хоёул босаад гардаг байхгүй. За. Гадаа гарангууд гасны мананы дараа гараад яасаг өгөөд. Үгүй нэг юм үнэр сони юм үнэртэй ингээд. Харин тийм байгаа тэгээд. Тэгээд сүлдээ бид янаачаа хоёул гуруулаа гадаа юм яриад сууж ирсэн чинь нөгөө хүүхэн даасаа босоо гараа явчихж байгаа байхгүй. Тэгээд нэг 20 минутын 20-30 минутын дараа гадаа юм яриад сууж байгаа орсон чинь нөгөө үнэр байхгүй болсон байгаа байхгүй. Тэгээд тэр бас явсан хүүхэд бас тийм үнэртэй л байгаа. Угаасаа яг тэр үнэр чинь болохоор ингээд цаанаасаа нэг тийм бусад үнрийг бодвол бүр ингээд шаал ийм содон үнэр байдаг байхгүй юу? Шууд л бараг л за энэ угаасаа л хүний биенээс ялангуяа эмэгтэй хүнээс гардаг үнэр мөн байна да гэхээр уусаа байждаг. Тэгэхээр тийм үнэртэй хүмүүс өөртөө эсвэл мэддэггүй юм уу? Мэдэх би эсвэл тэр хэрэгжилж байгаа хэрэглэн тийм байдгүй байх уу? Тийм үнэртэй болгодог хэрэглэл арайч гарахгүй л үү дээ. Үйлдвэрлээд. Би одоо ихнийтэйгээ суугаад байж одоо 2-3 хүүхэдтэй болж чинь тэгэхээр манай ихнээс ямар ч үнэрдэггүй. Би хайхад. Тэгэхээр хүний өөрх нь ариун цэврийн байдал юм бол удаа л гэж бодоод байна. Өөртөө тавьж байгаа анхаарал тий одоо арчаанасаа л цэвэр шалтгаалж л байгаа юм л та. Тэгээд тийм байж тэгээд би одоо яас ичтгүү тэр баахан хүнт дагаа явж идлэн гэж би одоо сүүлд бүр одоо тэгээд болчихсон. За холбогдсон маш их баярлалаа. Бас их сонирхолтой түүх байна. За өчиг сайхан өнгөрөөрэй. За тэгэхээр энэ мэдчлэн муулуулнаа бүсгүй ч үү дээ. Өөртөө жоохон арчаатай бай, өөрийнхөө бэлгийн болон одоо заавал нэг хүнтэй унтах гэж одоо тэр хэсгийг угаадаг зүйл биш шүү дээ. Тэгэхээр өдөр болгоно л болж өгвөл өөрийнхөө яг ядчил бүтэн усанд ордгоо маа гэхэд эмхтэй хүн юм чинь те. Тэр газрынхаа бас сайхан угаагаад цэвэр цэмцгэр байлгаад хэрв янз бүрийн нэг юм байдлаар одоо янз бүрийн байдлаар үнэр танаар гараадаг бол эмчтэр заавал оч. Тэ эмэгтэйчүүдийн эмнэлэг эмчнэрээс да хаасайг нь очоод хяналтанд ороо шалгуулад одоо яадгийн те мэдээж өөрийгөө хайрлах стол юм болоо даа л гэж би бодож байна. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна самаа. За үчи минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? Үчиг сайхан. За бид хоёрын одоо ярьж байгаа сэдв болвол хитрхи сэжигч эхнэр нөхөр. За өөрөө сэжигч төрлийн хүн үү эсвэл нөхөр нь ч юм уу эсвэл ийм хүнтэй таарч явуу найз нөхөд ч байж болно. Ерөнхийдөө би үл их сэжигч. За. Маш их нэг үнрийг амар мэдэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Би ерөнхийдөө яг тийм байхгүй. За. Аюу тийм юмд үнэрэнд их мэдрэг гэдэг юм аа. Одоо би өөрөөсөө гарч байгаа үнэрийг хүртэл мэдэрдэг. Тэгээд би хүмүүсээс асуудаг байхгүй. Одоо чи өөрөөсөө гарч байгаа одоо үнэрийг мэдэрдэггүй гэдэг байхгүй. Одоо үнэртдэггүй гэхээр хүмүүс үгүй гэдэг байхгүй. Зөв. Тэгээд би бүр хамгийн амар нь одоо юу хүмүүс ч одоо адилхан эмэгтэй хүн байлаа гэхэд одоо нэг эмэгтэй хүний нэг муухай үнэр өгдөө шүү дээ. Тийм юм чинь зүгээр ингээл сэнгэнэл надаа ингээл үнэрт амар бүр. Тэгээд би бүр заримдаа ч одоо арга хараад одоо хэлдэг. Үгүй наатаа одоо бошоо ачиж цэвэрлээ найл ороод наацлаад яваад янз бүр цэвэрлээд одоо би ч нэг өөрөө дараа нэг ингээ хүмүүс ажилуулдаг байхгүй. Тэгэхээр жоохон тийм заавалсууд их. Яа. Тэрэнд амар тэгээд би өөрөө ч бас 3 ах хүүхдтэй болохоор яг нэг эмэгтэй хүүхдүүд ерөнхийдөө би хүүхдүүд ажилуулдаг байхгүй нэг 15-аас нэг 20 насны хооронд төсөв гэдэг юм уу. За. Тэгэхээр ингээд яг өсвөр насны хүүхдүүдээс гарч байгаа үнэр хүртэл аюу байдаг юм аюу хэцүү. Тэгэд яг өөрсдөд нь ингээд хэлэхээр хүлээж авах уу аль эсвэл одоо тэрийг мэдэхгүй яваад исэн байна гэж байх уу? За хүлээж авах нь яг нэг өсвөр насны хүүхдүүд болохоор жоохон эвгүй байдаг юм шиг. Тэгээ би яг нэг эвийн олол хэлдэг л дээ. За миний хүн ингээд чамаас нэг ингээд эвгүй үнэр гараад байна. Миний хүн наал авчаад нэг салфетк авчих гэл ингээд мөнгө төгрөг өгч юм уу те. Одоо эсвэл нэг өдөр тутам аваад хийчих, эсвэл нэг даамсаг аваад хийчих гэдэг ингээд тэгдэг байхгүй. Тэгээ зарим нь яг хүлээж авах хүмүүс байна. Хүлээж авахгүй бүр уурладаг ч юм байна. Нэг охин байсан надад нэг жил шахуу ажилласан юм аа. Жил арайч хүрээгүй. За. Тэгэл тэр охин ингээд яхад би нэг ингээд зүгээр нэг зайтай нэг 2-3 метрийн зайд хооронд сууж ахтал үнэр үнэртэй л байна.
Тэгээ би бүр эхэндээ хэлэхгүй байх уу гэж бодож байгаа. Тэр үед тэр ах маань нэг 18 настай. Тэгээ минийхөө тэгээ нэг сүүлдээ бүр арга гарч байгаа юм чинь нөгөө хүмүүс зарим нэг одоо хүн дээрэл одоо тэр хүнтэй чинь ойртол харилцаад нөгөө өнөр үнэрч байгаа штэ. Тэгэхэд нөгөө чинь бол огт мэдхгүй байгаа байхгүй. Тэгээ би бүр сүүлдээ арга гараад одоо нэг манайх чинь худалдааны байгууллага байхгүй юу? Хүнтэй харилцдаг. Тэгээ зарим нь ч ингээл хүн бол мэдчихэж байгаа юм чинь тэгэл нэг юм үзэж байгаа ч юм уу одоо эхнэр нөхөр хоёр байх жишээ нь ч юм уу. Тэгэл нэг юм үзүүлэнгүүт нөгөө хүч очоод юм үзүүлэнгүүт нөгөөдөл нь яваад өгч жишээтэй ч юм уу. Тэгээ би бүр сүүлдээ арга хараад хийлээд минийхөө наатаа чи нэг ороод нэг ачаа цэвэрлээ тэгээ нэг юм үнэртэй дийнэ гэсэн чинь нөгөөд чи ихлээр амар дүүсгээл уурлаа. За бантсан болоо тий. Үгүй одоо тэгэл яг л миний хүүхчил байгаа юм чи ууг нь. Тэгээ миний хүчин наалараа цэвэрлэх гэсэн чинь уурлаа шилэг татаалаа. Тэгэл нэг такшахуу явж байгаа түрээд ирсэн арай л гайг болоод. Тэгээ би сүүлдээ хэлээ. За даны нь одоо юу нөөх вэ? Минийх чамаас ингээ ойр хугацаанд аюу муухай ингээ өнөр ялгаад байна. Эсвэл юм чи ирсэн юм минийх яасан ингээ гэсэн чинь нөгөө ч үгүй гээл тэгсэн. Тэгэхээр би бодоод одоо нөө саяны өмнөх хүний ярьсан яриагаад одоо нэг эмхтэн тийм үнэр гараад байт юм байна. Тэрийг мэддгүй хүн байт юм байна гэд. За. Яг л тийм юм шиг байлаа хөрхөө. Зөв. Би бас яг өөр шиг чинь айгу тийм үнэрэнд айгу мэдрэг байхгүй юу? Тэгэд өөрөө бас яг үнэртэнд айгу дуртай, гой үнэрэнд айгу татагддаг төрлийн. Тэгэхээр угаасаа яг л тийм ялангуяа яг эрчүүдээс ч юм уу эсвэл яг тийм эрчүүдэд таарч үзээгүй юм уу? Эмэгтэйчүүдтэй болохоор яг тийм муухай үнэр гарч байгаа алцаас самных нь хавцаанаас те угаасаа айгу тийм содон нэг цоргисон үнэр үүдэн штэ. Тэгэд тийм хүмүүстэй яг танихгүй хүн болохоор ингээд хэлэх бас эвгүй штэ те. За яг нэг ийм да гэнэ зайгаа бариад нэг ярваагаал өнгөрдгийн. Харин найз нөхөд байх юм бол яаж хийж байгаа л хүүе найзаа юу болцсон юм бэ? Ийм биш үү, тийм биш үү гэнэ ингээд тусад нь хэлхийг хичээдэг төрлийнх. Тэгээ би бас яг тийм. Би ерөнхийдөө болж игэл нэг хүний эвийг олж байгаа л хэлдэг. Ерөөсөө би тэгээд бас адилхан эмэгтэй хүн болохоор тэгээ явуулаад байгааг бас хүсдэггүй байхгүй яа. Эвгүй штэ хөөрхөө. Тэр өөрөө мэдрэхгүй явж байгаа өөрөө л устдууд нь хэлчихгүй. Одоо тэгж хэлдэг хүн хаварч байд юм лээ те. Тийм штэ тэгээ бараг хэлснийхээ дараа зөвхөн бүр улам илүү ялан дунаад хүн амьтанд хараалгаж өрөөлгөөд. Тэгээд дээрэс нь одоо сая одоо би нэг найз залуутайгаа одоо би тэр бараг жил болох гэж байна л доо. Тэгсэн тэр маань бас эхлээл би тэр уулзаад нэг 4-5 сар ингээ хаяа л уулздаг байсан. Одоо тийм ингээд нэг 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу. За тэгэл яг хаа би л нэг мэдхгүй те байнга тэр хамт байхгүй болохоор би мэдэрдэггүй байсан юм лээ. Тэгээд сая 12 сараас хойш одоо байнга хамт байж байгаа юм дээр. Одоо манад гэсэн үг байхгүй одоо ирсэн гэсэн үг дээр одоо хамт амьдрээгээд нэг үс шийдээд. За. Тэгэл яасан чинь нэг манай хүмүүс бас намайг дуурайгаад бас тийм өнөрч болцсон. Тэг. Тэгээд нөгөө би тэр ингээ өрөөндөө тэгэл өглөө усаар би ажилд явна тэгэнгүүт нөгөө хүүхдүүд манай орооноос муухай өнөртэй дийнэ гэл. Тэгэнгүүт би нөгөө хүнтэйг нэг ойрхон байгаа болохоор нөгөө хүнийхээ айхтартай мэдгүй байгаа гэсэн байхгүй юу? Зөв. Тэгэл нэрээ сүултээ би ингээл нөгөө өглөө дондохтой би хаалга хаачна. Тэгэл нэг би цэцгал гарчаал яг орж ирэнгүүт нөгөө өнөртэй л. Тэгээд би бодоод за энэс ч одоо юу өнөртэй байгаа юм бол за тэг яг хөлс гэхээр бас хэцүү юм бүр нэг тийм амар хөлс бас гараад байхгүй юм. Нөө юу биш үү? Яг нөө дотны харилцаанд ороод дараа нь хүслийн шингэний үнэр харин тийм харин тэгээ сүлд болсон. Одоо тэгээ яг бид нэг байнга хамтаа болохоор өдрөө сонт гэж байгаа л да. Одоо орой унтахтаа гэсэн үг. Тэгээд харин яг тэрийг бодсон чинь яг тэр байлээ. Яг л тэр байсан. Тэнгүүд нөгөө нэг одоо манай үний өрийн шигнийх нь үнэр нь илүү амар хурц үнэртэй юм байна. За. Тэгээ би өмнө нь тийм юм үзээгүй ч гэдэг юм одоо тийм үнэртэй байж одоо яг би юуг нь нөх одоо нөхрөөсөө салцсан байхгүй одоо салаад 2 жил гарan бараг 3 жил болох гэж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээ энэ хүнтэй ингээ очраад байсан. Тэгсэн чи яг тэр нөгөө юуных нь
өнөр л их хурцсан байлээ. Одоо тэгэхэр чи эрэгтэй эмэгтэйг бол бас л нэг тийм өрөвсөл явагдаж байгаа. Аль эсвэл нэг тийм шингэн мингэн баг уудаг хүмүүс айгу тийм үнэр ихтэй байдаг юм шиг лээ. Би засч масгаар хүртэл ингээд шийсмэс чи нэг тийм их хүн гардыг штэ тий. Тэгэхээр бас тэр мөрнөөсөө шалтгаалаад бас тийм байдаг юм болоо гэж би боддгоо. Тэгээ би бас гайхаад нөгөөдөө бас ярихын үед л ярьсан. За ямар нэгэн өвчин бол байхгүй л дээ. Уг нь өөртөө их харцаад байхгүй. Нөгөө эрүүл мэнд талаас айгүй их тийм нэг одоо болж игэл эрүүл зөв хоолно. Одоо өмнө нь тийм олон харьцагч мартчтай байгаагүй л гэж ярьдгийг одоо гэхдээ яг харахад л мэдэгдэл л одоо нэг хүний чинь хувийн арын цэврээс тэрээс ингээд шалтгаалаа тий. Тэгээд би сүүлд ингээд тэр нэг хаяад шүн мөн ярьдаг байхгүй ингээд айгүй хүнстэй ингээд тэгэхээр нөгөөт чинь тэгдэг одоо нэг эрүүл одоо мэдгүй одоо би гайхаад байна. Яг над тэржил ярьжсэн одоо би болохоор нөгөө эрүүл учраас одоо үрийн шингэ одоо чи надад гарч байгаа үрийн шингэн хүртэл хар гэдэг байхгүй юу? Одоо айгүй хэмжээтэй. За. Одоо тэгэхээр нөө би эрүүл байна гэсэн үг. Гэл тэгжил байлээ л дээ одоо би. Тэгээд энэ жоох юм үнэртэй байх ёстой гэдэг бас өөрийгөө өнгөрч чам уу? Одоо ханахаа үрийн шингэн илүү их одоо яг юу гэдэг вэ? Эрэгтэн чинь нэг цагаан байх тусмаа сайн байд юм билээ шүү дээ. За. Өнгөн. За тэгээд нөгөө их хэмжээгээр гарч ирэл тэр хүн одоо нэг төрөв болчихоо өрөвсөлтэй янз бүрийн өвчин нэмэр байхгүй байна л гэсэн үг гэдэг юм байлээ. Гэхдээ тэр шингэний чинь чадварч гэдэг юм уу? Тэр нь сайн гэл. Гэхдээ тэр шингэний чинь одоо гарч байгаа хэмжээ ч юм уу одоо хэр их гарч ийн хэр бага гарч байгаа нь үнэртэй нь ямар хамаатай юм? Үгүй зүгээр ер нь. Тэгэхээр нөгөө тэр хүний нөгөө одоо нэг ямар юм чиглэлтэй мэдгүй яг өөрөө л яг нэг юу л гэхгүй байгаа. Тэгээ миний бодлоор яг нэг айхтар өвчин байхгүй л гэж боддог. Тэгээд одоо нэг жил болсон болохоор гайг байх л гэж боддог шүү дээ. Хоёулаа ингүүл яа. Өөрийн шингэнийх нь үнэн л илүү хурц юм шиг л гэж би ойлгосон. Хоёулаа ингүүл хоёулаа ч гуруулаа. Танаа гуруулаа. Дагуулж яваад эмнэлэг дээр шалгуулчаач. Харин тий. Одоо би эмэгтэйчүүдийн эмчээр ингээд ордгоо одоо 3 сардаа нэг удаа ч гэдэг юм уу тий. Чи ч гэсэн яадаг ингээд хамт очоод бас ингээд хоёлоо PCR масаар янз янзын зүгээр нэг өөрсдийнхөө эрүүл мэндийг зүгээр л шалгаал тий. Одоо юу гэдгийг өөртөө анхаарал тавьж байгаа маягаар ингээд ойлгуулад хоёлаа зүгээр нэг шинжлэх өгчөө. Яг одоо угаасаа ингэж л улиралдаа нэг ингээд өгчөөл зүгээр штэ хараа мараа гэл дагуулаа очвол тэгээд баг өгчих юм шүү. Тэгээд тэр тэндээсээ яг резолт нь буюу одоо тэр одоо тестнийх нь хариу нь яаж гарах юм тэгээд тэндээсээ шалтгаалаад тэр тийм үнэр нь тайлбарлагдах баха. Гэхдээ хитрхи ахиун нэхүүн үнэртэй болол бас тэр бас зүгээр биш ээ. Харин би бас тэр гайхаад тэр нэг хүүхдүүд хэлснээс бас би өөрөө ингэж яасан чинь нэрэл тийм байгаа юм чинь. Тэгээд за одоо энэ хүнээс ингэж яг нэг хүүхний өсөл өөр байдаг чинь болов уу гэж бодоод сүулдэж. Одоо нэг өмнө нь манай нөхрөх нэг тийм айхтар байдаггүй тий. Тийм байсан болохоор одоо гайхаад одоо ямар нэг бүр нэг айхтар олон хүнд дуулжтэй ингэ явж байсан биш. Одоо тэр нэг мэдхгүй болохоор чинь. Яг тэр хүний хувийнх нь хөвшмөл одоо хэв маягаас нэгдэж ууж байгаа хоол хүнс гэл бүхэл юм ингээл айгүй их нөлөөлөх л байх л та. Гэхдээ бий байсан бол өөрийн чинь оронд байсан бол зөвхөн хайртай хүнээ дагуулаад ингээд очоод шалгуулсан байгаа. Харин тийм би ч яг өөрийгөө үзүүлдэг л. Тэгэл би энэ хүнтэйгээ яхтаа би шууд одоо өмнө нэг битэр шинжилгээ өгөөл одоо нэг мэдээж аюулгүй байдлаас хангаал. Нэг гастроэнтероор очоод нэг одоо нэг яг нэг ингээд нэг тодорхой нэг шинжилгээнүүд хэлсэн шүү дээ. Тэрийг нэг өгөөл тэгэл яачсан. Бас юм яаж чадах аюултай шүү дээ хүнтэй. Хамаагүй артлаа гэхэд. Яг. За холбогдсон. За. Одоо яг л жил болох гэж байна дөө тий. За холбогдсон маш их баярлалаа. Үнэхээр бас нэг өөрийнхөө бодит кейс би одоо түүхээс ингээ хуваалцсан маш их баярлалаа. За баярлалаа. За сайхан өнгөрөөгөөрэй. За. За тэгэхээр угаасаа нэг яг дотн харилцаанд орсны дараа бол угаасаа яг тэр өрөөнөөс ч юм уу тэр орчноос бол мэдээж дотн харилцааны үнэртэх нь үнэртэн харин бүр тэгж нэг айхтар ингээд хамар хам цоргохоор үнэртчихвэл би бас тэр одоо юу гэмдэ тавьсан шингэнээс нь тий үнэр гарч ивэл бас нэг тийм хайхрамжгүй орхиж болохгүй хаа гэж би бодож байна. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна.
Гой сэдвэр хийж орон дөргий. За үчимэндээ. За байна. Үчимэндээ. Тийм. За. Үчимэндээ. За өөрөө хамтрагчтай буюу эхнэртэй найз охинтой юу ер нь? Байнгын дотн харилцаанд ордог хүнтэй юу? Эхнэр байна, хамтрагч байна. Аль нь бэ? Бүх юм байна. Зөө. За. Гурван юмд явж байна. Зөө. За тэгвэл хоёлоо өнөөдрийн ярих сэдв болохоор эхнэр хөртийн бэрхшээлтэй. Эхнэрийг амьд байлгахын тулд бүх сүүлийн боломжтой явсан. Тэгээд эхнэр болохоор одоо секси хэлцээ байхгүй. За. Юу ч байхгүй. За. Тийм болохоор одоо би нэг хоёр хүнийхээ нэг бэлгийн ядах янз бүрээр явдаг. Нэг жижиг компаниуд тавьдаг. За тэгэхээр нэг эрүүл мэндийн шалтгаантай юм байна шүү дээ, тийм ээ. Тэгээд дотн хайртай хүмүүс байна. Одоо энийг ингэж ярихлаар зэрэг нөгөө эхнэрээ доромжлоод байгаа юм шиг, чадаад байгаа юм шиг, өөр хүмүүстэй гутааж байгаа юм шиг амар зохимжиг байна л ба. За яг гэхдээ би өөрөө ингээд өөртөө нь өөртөө нь би ингээд ярилцж байгаа болохоор би өөрийн чинь түүхийг сонсно харин буцаагаад шүүхгүй байхгүй юу. Тэгэхээр яг өөрийнхөө юу мэдэрч байгаагаа яриарай. Тэгэд өнөөдөр бид хоёрын ярих сэдв маань сэжигч одоо юу гэмдэ одоо тэгвэл хамтрагч чинь тийм сэжигч үү эсвэл өөрөө та нэг тийм дотн харилцаанд орохдоо нэг юм сэжигч төрлийн хүн мөн үү биш үү гэдгийг л ярих юм. Зөв. Өнөөдөр ингээд эхнэр маань ингээд хүн өвчтэй гэвтрийн хүн байж байна. Би ард нь ингээд бас нэг биологи юм анжуулаад тэгээд тэр эмэгтэйгийн хүчээр манай гэр бүлийн бас амьдрал тухай үүдээ яваад байдаг. Тэр эмэгтэй манай гэр бүлийг ойлгодог. За. Тэгээд одоо юу ч юм мэдэхгүй. Би одоо нүүл үлдээд байгаа юм уу? Буюу үлдээд байгаа юм уу? Ямар ч юм би маш гоё хамтрагчтай. Тэр намайг миний эхнэрийн надад өгж амжихаа байсан бүх зүйлийг одоо надад өгж байна. За маш их баярлалаа. Хоёулаа гол нь сэдвийн дагуу ярихгүй байгаад байгаа болохоор уучлаарай би одоо ингэ таслахаас өөр аргагүй болж байна. За үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За тэгэхээр манай сонсогчд маань яг одоо нэвтрүүлэг рүүгээ ялангуяа унтлагын өрөө нэвтрүүлэг рүүгээ орж ирэхдээ сэдвээ гол нь айгуу сайн ойлгож орж ирмээр байна. Мэдээж ингээд холбогдож орж ирээд өөрийгөө уудлаа дотор байгаа зүйлээ ингээд бугалцсан зүйлээ ингээд гаргах бас сайхан л та. Гэхдээ бас нэг 7 хоногийн маань өдрүүд ингээд заасан хуваарийн дагуу өөр сэдвээр явдаг учраас жоохон энэ тал дээр бас мэдрэмжтэй хандаарай гэж хүсье. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж гинөө. Сайхан өнгөрөөж гинөө. Сайхан өнгөрөөж гинэ. За эхнэртэй юу? Бага. За эхнэр нь сэжигч төрлийн хүн үү? Өөрөө эсвэл нэг тийм сэжигч төрлийн хүн мөн үү? За ер нь өмнөнд аюу тийм мэдрэг. За өөрөө юу? Тэ би өөрөө. За эхнэртэй найзхан доож байсан тий. Ордод сайн байсан. Ер нь ордодны санаа залуучууд ярьжсэн нэг ярин дээр нэг юм ойлгоод. За. Үнэхээр ингээд айгүй өнрийн ялах юм байна. Энийг өөртөө бас нэг жапа аруун дөрөв нэг бодол. Ахтамаа. За. Тэгээд манай эхнэр ярьжсэн юм аа. Эрэгтэй хүн яг юу идэж ууж байгаагаас нь шалтгаалаад тэр өөрийн шингэний үнэр өөр байдаг. Болон дөөлөг байдаг гэдэг ярьжсэн тийм. Тэр санаанд орж байна. За. Яг түрүүний нэг юмштай ярьж шүү дээ. Айгуу тийм тогтмолтой. Хоолунд дээр үгүй анхаарал үзүүл яах юм болоо. Тийм. Тийм хатан ноготой юм идээд тийм яа юм болоо. Тийм шүү дээ тий. Тийм тэгээд би бас нэг надад тохиолж байсан нэг төрсөн нэг лам байдгийн.
Тэр хүн нь болохоор ерөөсөө эхнэр авруу эмсгэл уртсан. Тэгээд тэр хүнээс нэг арай нэг өөр тийм халамжтай тийм өнөр үнэртэй. Тааламжтай. Тий. Халамжтай тийм дөөл тийм хурц. Тэгээд хажууд нь лам нь болохоор нэг хэлсэн та. Эртээ нэг хоол ундсан дараа гараад одоо тэгэхээр одоо ламаас тааламжтай ламаас тааламжтай өнөр үнэрт нь хэрч одоо ламын үрийн шиг юм нэг үнэрлэг юм баас тий. Одоо яг үрийн шиг юм гадагшлах болохоор нэг бид ингээд нэг тэр өнөр нь одоо ялгараад байдаг юм шиг. Би одоо тэгж ойлгосон. Зөв. За. Тий. Тэгэхээр бас тэгэхээр одоо тэр хүний зүгээр л тийм өдөр тутам юу идэж ууж байна. Тийм амьдралын хэв маягаа шалтгаалаад үнрүүд гардаг юм биш үү гэдэг юм байна тийм ээ. Зөв. Түрүүн бас нэг ярьж нэг айгу хурцтай нэг ингэсэн хүн байсан гэсэн тийм. Энтэй адилхан хоолундын дээр анхаарад амьдралаа ариун цэвэр гарах юм бол одоо тэр нэг хурцнууд нь өөр болох юм болоо гэж бодож байна. За холбогдсон маш их баярлалаа. Одоо нэвтрүүлгийн цаг дуусаж байна. Тэгээ холбогдсон маш баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За энэ мэдчлэн яхаарахгүй одоо эрэгтэйч бай эмэгтэйч хүнээс ялгардаг үнрүүд бол янз янзын л байдлаар одоо шалтгаалдаг л байна. Тэгээд мэдээж л ариун цэвэр бол нэг зүйлтэй орно өөрөө өөртөө анхааралтай арчаатай байх юм бол үнэр бол баг байхгүй байх ёстой байхгүй юу? Дээрэс нь хэрвээ таны хамтрагчаас ч юм уу хайртай хүнээс чинь ийм сонин яг тэр юм гоц содон юм үнэртэй байгаа бол угаасаа үнэрлээл шууд мэднэ өөрөө. Хүмүүс тийм үнэрийг бол угаасаа гаргаахгүй шууд үнэрлээл энэ тийм л үнэр байна да гэдгийг угаасаа шууд ингээд донг гэж ороод ирнэ. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд сайхан зүгээр ойлгуулж ярилцаад тэгээд имлэг рүү ч юм уу те мэрэгжлийнх нь одоо хүмүүс рүү аваа явсан дэр болоо да гэж бодож байна. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээр ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэд холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Харин Facebook live маань магадгүй цацагтаагүй гэж магадгүй яг бол дэлхийд даяараа бас Facebook-ийн одоо social media те одоо Instagram энтрийн одоо сервер нь унтсан байгаа юм шиг байна. Тэгэхээр манай найруулагч маань мэдээж бичлэгээ одоо дараагийнхаа одоо сервер нь гайгүй болцсон үед нь ингээд хадгалж байгаа цацчих байгаа шүү. Тэгэхээр энийг ойлгоорой. За бүгдээрээ сайхан амарцгаагаа тагсан бүтэн сэндээ одоо сайхан амарцгаагаа дүр бүтээлтэй өнгөрүүлээрэ. Тэгээд хөтлөгч Халиукан та бүхэн тэгэхээр дараа 7 өдрийн үдшийн хөтөлбөрүүдээр эргээд уулзнаа. Сайхан амарцгаагаараа манайхан. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3